Үндэсний өв соёлын түгээндэд ирүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй баян үлгийчүүд дуулж байна. Уралдааны 2 дугаар шат үргэлжилж байна. Эрхэм мөндөд үзэгчдээ энэ удаагийн дугаарын гайхамшигтай оролцогчдыг эрхэм шүүгчдийг та бүхэндээ товч танилцуулъя. Ерөнхий шүүгч хөгжмийн зохиолч Бэлэгт. Шүүгч Монгол Улсын солиорын ажилтан Дуучин Канат. Шүүгч Бодар цомын эзэн яруу найрагч Батсайхан. За эдгээр шүүгчд манай 2 дугаар шатныхаа одоо үргэлжилсэн оролцогчдыг шалгахад бэлэн болж байна. Ингээд дараагийн оролцогч маань бол Өдгий сумын 12 дугаар багийн иргэн өндөр насны Саяран гэж одоо эмэгтэй байгаа. Ингээд энэ сайхан Ахмад буурал эмэгтэйгээ тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Үзүүлбэрийг бүгдээрээ сонирхцгоё. Үндэсний өв соёлын түгээндэд ирүүлж малчин телевиз зохион байгуулж буй баян үлгийчүүд дуулж байна. Уралдаан үргэлжилж байна. 2 дугаар шатны оролцогч Саяран. За баярлалаа Бакканат. За Саяран эгч. Баяр хүргэе. Өндөр настай Саяран эгч маань дуулж дууслаа. Баян үлгийчүүд дуулж байна. Бас нэг онцлог оролцогч гэдэг шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За ямар утгатай дуу вэ? Дууны маань Суслан. Шар суслан гэсэн утгатай. Шаргал цуслан минь. та энэ дуу хэзээ нийлсэн? Энэ хөгжим тоглоод байх шиг байна тийм ээ? Тоглож байгаа. Та хэмжээгээ яг тохирсон ийм хурдан дуу юу? Ер нь дөргөө дуу, хурдан дуу. Миний нэг анзаарсан зүйл болохоор жоохон гүйцэхгүй л байх шиг байна. Үг нь. Арай хурдан илүү. Тий, арай жоохон хурдчих шиг боллоо. Жоохон 1-2 хэмжээ жоохон буулгаад дууссан бол арай гоё санагдлаа. Игч маань нөгөө өөрөө энэ бэлтгэл бас жоохон дутуу юм тийм эгч. Хэзээ баг өчтөр үжицсэн үгүй юу? Өнөөдөр л ирсэн. Тийм байна те. Шууд нийлсэн дуу шүү дээ.
Ер нь бол би оролцогчдоо зараа өгч явахдаа ч хэлжсэн дуунуудаа сайн бэлдээрэй гэсэн бас л хариуцлагын асуудалтай. Тий, ерөөсөө ийм гоё говцолцоод нэг л алдаа гарчлаа да. Бараг сая тайзны ард үзээд гарч ирж байгаа юм шиг л болчлоо л да. За, амжилт хүсье ихчтэй. Ховцолтод үнэхээр гоё байна. Дараагийн шатанд орвол өөрийнхөө ишөө мэддэг дуугаа сайхан дуулаарай ихчээ. За. Ойлгосон. За. Баярлалаа. За амжилт хүсье ихчтэй эрүүлэн саруу сайхныг ханаа шүгч маань хөөрөг зөрүүлсэн сууж таны насны ойролцоо хүн л дээ та. Баярлалаа ихчтэй амжилт хүсье урт наслаараа удаан жаргаараа өдийн насн дээрээ тайзан дээрээ баян гүдгүүчүүдийнхаа төлөөлөл болж баян гүдгүүчүүд дуулж байна гэдэг энэ том уралдаанд ингэж өөрийнхөө авьяасыг нээж оролцож байгаа залуучуудаа урайлан дуудж байгаа соёлд урайлан дуудж байгаа ахмад буурлуудаа ч гэсэн нийт үзэгчдийнхээ өмнөөс урт удаан наслахыг хүсэн өрөөж байна. Дэмжигч Таван богд центр. Зочид бодол бодолдааны төв. За та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. Би нэгдүгээр шатанд эхийн тухайд дуулсан. Тэгээд 3 шүгшиг 3 удаа магтаад дараа нь тэнцсэн гэхээр нэлээд баяртай баясгалантай байсан. 2 дугаар шатанд ороход маш их баяртай байсан юм аа. 2 дугаар шатанда би Саржалов гэдэг нургай сайдлын дэв гэдэг Казахстаны зохиолч хүний дуугаа дуулсан. Нэгдүгээр шатанд ороход тийм сандраагүй байсан чинь өнөөдөр 2 дугаар шатанд ороход нэлээд сандарчлаа. Тэрний юунд болохоор бас тийм их дасгал хийж чадаагүй. Эндээс ирээд баг шууд тайзанд ороод шууд дуулсан. Тэрнээс бас юм ямарч байсан жоохон сандар болчихлоо. Үзэгчид ч гэсэн сайхан хүлээж авлаа. 3 шүүгч маань ч гэсэн сайхан хүлээж авсан. Тэгээд сандарсан байлаа, ядарсан уу? Бэлтгэл жоохон тиймэрхүү байна гэж бас тэгж хэллээ. Гэхдээ яг сайн дуулаа гэж хэллээ. Намайг дэмжсэн бүх ах дүүс төрөсөд зэрэлцэж сууж байгаа бүх үзэгчдээ баяр хүргэж дараагийн 3 шатанд ордог бүх энэ оролцогчдод амжилт хүсье. Дэмжигч Баян Улгийн STY. Баян Улгийн аймгийн социал демократ Монголын залуучуудын холбоо. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Малчин телевизийг үзэн сууж байгаа үзэгчдээ та бүхний энэ өдрийн мэндийг айлтгая. Баян Улгийн аймгийн хөгжим драмын театр нь энэ жил 70 жилийн ойн хүрээнд Малчин телевизээс зохион байгуулж байгаа Үлгийчүүд дуулж байна уралдааныг хамтдаа зохион байгуулж байгаадаа хамтарч ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү уралдаанд маань хөдөө орон нутгаас, бусад аймагуудаас сонирхогчид мэргэжлийн бус дуучид маань оролцож байгаагаараа онцлогтой. Олон сайхан оролцогчид идэвхтэйгээр оролцож баяр хөөртэйгээр энэ уралдаан маань үргэлжилж байна. Энэ уралдааны бас нэг онцлог бол Наврызын баяртаа давхацж Наврызын баярыг хүндэтгэж Малчин телевизийн зохион байгуулж байгаа том төсөл гэж бид нар баярлан талархан хамтарч ажилласан байгаа. Ирж буй нарны баяр буюу Наврызын баярыг нийт монголчуудаа Казак түмэндээ хүргэж илгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан амгалан байж сайхан баярлаарай гэж Баян Улгийн аймгийн хөгжим драмын театрын хамт олонны зүгээс та бүхэнд мэдчилье. Улс өн болсон, ак мол болсон. Дэмжигч Казак үндэсний хувцас урлалын Асал мура компани. Дараагийн оролцогч маань улаан хус сумаас оролцож байгаа Бахканатыгаа урьж байна. Ингээ Бахканат маань та бүхэндээ үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Тайзнаа таныг урьж байна. Bir soludu tağda alsan tavu bey aydın güldün hi konur kazı ah 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 ya oh 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 her kızı iki gürtü bana avlasay mingenan şabul minin tang davlatsay ya ah ah ya oh 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 oh
Eşikten eşik azal Orman tülük ağlı pırtıp Jisama urmen sabavlasa Qargılı tursa tazın sıldırğağıp Kerilip bir silkinse dürdür qağıp Ah 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 Egiltip жылқыдағы жараулатты жылқышы Ертең ертемен жетсе алып Ах ах ай ах ай Толдумен бозбалалар Шықса қаныға өлім шай болса жанда Қыраммен кешке дейін түлкі қағып Өлісіп байлап алсаң ей қанжығаға Аха-ха-яха Сол күні күн кешкеріп қайтқан делге мінген ат Қырауыты бей батсай терге Аха-ха-яха Ақшайнек сарсама уран Тұрсақ айынап отырсаң Бір бұраң бело гүл-гүл жайына Сол күні қыз әкесі үйде жоқ боп отырсаң Әзілдесе бей күліп ойнап Аха-ха-яха Ашыркін менің жарым болсашы деп отырса Қыз келіншегей со тұрса сондай Аха-ха-яха Ол қызғай бір жеңге сай Қастау келе сай шеше сай Жел өкпелі жастау келсе Бір жігіт аузы епті түлкі сойып әзілмен Қалжың сөзіне бастай берсе Яха-ха-яха Ол жігіт бастай берсе әзіл сөзін қараса Қызға тігіп екі көзін Аха-ха-яха Қиынанды ыстырып сылтау таппай Онатып қыз отырсаң Істің тезін Пай, яасан гоё юм бэ. Өнөөдөр их гоё оролцогч нар орж байна. Ер нь манай оролцогч нар бол гайхалтай дөрүүдэрийг ураахаа уртад байсан бол энэ удаа тэр яг тэр сэтгэгдэл энэ нутагтаа хорогдох, энэ нутгийн тэр нандин тэр одоо судасны тэр гүн сайхан юмыг мэдрэхэд бол одоо Бакканатимаа сая дуулж байгаа дуулалтаас бол яг л казак хүний үнэхээр дотор харагдчихэ. Тэгээд одоо шүүгчд маань яг миний мэдэрч байгааг мэдэрч гинүү яаж ийн бүгдээрээ харцгаая. Баяг үлгичүүд дуулж байна. Шүүгчдийн сэтгэл. Бакканат, браво. Байыр хүргей. Танымасаң танып ал, мен қазақпын. Жағам жайлау, көңілім көл қазақпын. Ұлысым бай іргелі, ел қазақпын. Ырысым сай нұр жері, кең қазақпын. Мен қазақпын. Би казак.
Яа, энэ бодор цомын яруу нэрэг чи хажууд суух дээр дуучин ч юм шүлэгч болчтой биш үү? Чи яруу нэрэг манай канат тогш нь 2 дахь ингэ шүлэг уншиж байна. Бүр онгод орчлоо. Сайхан байна. Баярлалаа. Сайхан дууллаа. Баг канатыг бол баг канат болоог ахад нэг шүүх хэлэх гээд аш. Ой баг канат гэлээ гоё. За баяр хүргэе. Гоё байна. Баян үлгийчүүд дуулж байна. Энэ наадмын нэгэн тод өнгө шүү. Илүү их амжилт хүсье. Сая дүүвэл баг үдгэр уншаад өгч шиг боллоо шүү дээ. Би бол сая бүр алтай таван богдын тэр хормойд очсон бүр ингээд шүүгээ мартсан баг тэгээд анирдсан сууж бүр ингээд яг тэр нөгөө нисэж байгаа тэр өнгөнүүд нь яг тийм бүргэд тайлж байгаа шиг дуурдаг шүү дээ. Манай энэ дүү ер нь амар гоё тийм юм. Ер нь манай улаан хос сум бол дандаа Казакийн сорууд төрж идэг бэлгээ хөгжмийн зохиолч яг зөв хэлж байна л да. Улаан хусаас манай улсын зан сэрэг төрсөн байгаа. Энэ авиастангууд бол угаасаа төрж идэг. Ерөөсөө амар тийм одоо нөгөө манай юу гэдгийг одоо Сүхбаатараас уртын дуу төрдөг гэдэг шиг те. Манай Баяулгийн улаан хус сум Цэнгэл сумаас бол дандаа содууд нь одоо таван богдын яг хормойд байдаг учраас дандаа манай Монголын Казакийн ер нь нэлээд содууд нь ер нь хойдлосоо л байдаг юм да. Тэгээд түүний нэг нь бол яхаа аргагүй энэ оролцогч маань бас их өрмөц орж байна. Тэгээд таны сэтгэлд бас яг нийлж байна. Яалтчгүй нөгөө байгалийн нөгөө хуулиараа яг тэр тийм сүрлэг хангаад өсөд төрсөн болохоор яалтчгүй өгөөлөмж дуулж байгаа авиа нүрэл тийм байгаа юм л да. Дүүг орж ирээд л дуулахаар за одоо ямар сүрприз үзүүлэх бол ямар бэлэг өрөх бол гэд бид хүлээдэг байхгүй. Үнэхээр бас та харуулж чадлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Дараагийн шатанд амжилт хүсье. Амны бэлгээс ашдын бэлэг дараагийн шат гэж баг канатаа баярлалаа. Одоо ярилцлагын болонлуугаа шилжиж байна. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Эмийн бірінші кезеңде тағы да сол өкілі ыбырай. Эхний шатанд Үкүли Ибрай гэдэг хүний дуг дуулсан. Хоёрдугаар шатандаач мөн ялгаагүй энэ хүний бүргэдийн тухай дуу хүргэлээ. Манай Казак цон олны шүтэн бол бүргэд. Би бас бүргэдчин хүн. Бид 10 сараас 2 сар хүртэл бүргэдээ гаршуулна сургадаг. Тиймээс бүргэдийн соёлоо сурталчилж явдаг хүн байгаамаа. Энэ удаад мөн манай Рамадан сар болж байна. Энэ сарда хүн бүхний өрөөл бүхэн биелэх болтугай. Аллах маань ивэх болтугай гэж хүсмээр байна. Монгол улс маань манай Казак цон олны бүргэдийн соёлыг хөгжүүлэн сурталчилсан, дэлхийд танигдсан олон сайхан зүйл хийгээсэй гэж хүсмээр байна. Миний би энэ уралдаанд оролцож байгаа нийт оролцогчдоо амжилтыг хүсье. Қазақ халқына дамый берсін, әлемге таныла берсін. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Mon Lois компани. Дараагийн оролцогч манай Маягүл гэдэг оролцогч бар байгаа. Ингээ Маягүлийнхаа тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Маягүл маань Баяулгийн аймгийн хөгжим драмын театрын гоцол дуучин Жанат Бекийн одоо аялгуун дээр зохиогдсон хамаатнууд минь элгэн саднууд минь хэмээх сайхан казак дууг та бүхэндээ өргөн барихад бэлэн болж байна. Монголын казакууд маань олон сайхан дуу хуурыг өөрсдөө зохиосон олон сайхан авьяаслаг хөгжмийн зохиолчид яруу найрагчд байдаг. Тэр дотроос сүүлийн үед манай театрын дуучин Жанат Бекийн дуунууд бас нэлээд олон нийтийг хүртэл болж байгаа. Түүний нэг дуу бол яхаа аргагүй энэ элгэн садан хамаатнууд минь гэдэг дууг маань одоо эрхэм оролцож бүсгүй маань та бүхэндээ сонирхуулахад бэлэн болсон байна. Баян үйлчгүүд дуулж байна, үргэлжилж байна. Оролцогч Маягүл. Жақын жүрсем жанымды жылытардай бір ағаштан тараған бұтақтардай бір тамырдан нәр алған туыстар-ай туыстарым-ай туғандарым-ай
Баярлалаа. За, Баянгүл хамаатны цаахан дууллаа. Шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё. Баянгүл гэж дуулж байна. За. Өөрийнхөө хэмжээнд бол болцооны дуулчлаа. Гэхдээ дуу гэдэг бол өөрөө амьсгааны урлаг байдаг. Тийм учраас жоохон нөгөө амьсгаа айгу тутамг явчлаа. Гүүгээд ирсэн үгүй юу? Тэнтэс жоохон сандарсан уу? Яа, ерөөсөө тийм амьсгаа муутал явчлаа л да дуулахтаа. Тийм л зүйл анзаарагдлаа. За, бэлэгч шүүгчтэй баярлалаа. Канад багш адилхан. За, дуулалтын хувьд бол сайхан амуухан дуулсан баярлалаа. Тэгээд шүүгчд маань танд амжилт хүсэж байна. Дараагийн шатанд тэнцвэл гоё дууга сандрахгүй сайхан дуулаарай гэдэг эрүүлэг өргөн дэвшүүлээ. Дэмжигч барилгын зураг төслийн AECH компани. Жагсандар кишэминд халгаан айтгам. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би эхний шатанд казак ардын дуу дуулсан. Ардын дуугаараа эхний шатанда тэнцсэндээ баяртай байна. Маш их баярлаж байлаа. Хоёрдугаар шатанда хамаатнуудын тухай дуу дууллаа. Энэ дууг маань шүүгчд, үзэгчд сайхан хүлээж авсанд баярлалаа. Тайзан дээр гарахдаа жаахан сандарлаа. Гэхдээ сайхан дуулаад гарч ирлээ. Тэгээд дараагийн шатанда дууны сонголтонд анхаарч сайн дуулах болно гэж хэлмээр байна. Анх удаа ийм тэмцээнд орж байгаа болохоор сандрал бас нилээд байдгийм байна. Цаашдаа хичээж оролцсноо. Дэмжигч Баян-Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Ингээ дараагийн оролцогчийг та бүхэндээ урьж Баян-Улгичүүдэд дуулж байна. Уралдааны оролцогч Наран хүүгийн энх баярыг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Зарагдсан унаа ичдэн өрхөн нутгадан бич явна айдис чигүүдс хургсан айн заммихан тоосыг бусдын нутгийн сахиханд отурт шилгээ зүргээсээ ичдэн нутгадан бич явна их нутгийнхаа хөрсөн дээр нурууган амран хөрвөөж үрийн шуудыг жиргдээ үрсэн янцааж ичилсээ ацруудын өргөж яваа ичдэн өрхөн нутгадан бич явна ацруудын өргөж яваа ансмарыг битгий үргэн ихийхэн зарагдсан унаа ичдэн өрхөн нутгадан
мич явна ихэнхэлэн зарагдсан унаа ичдэн өрхөн утгадаа мич явна Сайхан Монгол хүн, Монгол орон морин шүттэйгээ морин сүлдэн дээн дээдэлдэг ийм сайхан эх орон төрсэн бид хувьтай хүмүүс. Энэ гүйгүүл моригддаг дууны өнгө даац энэ жил гал морин жил болоош тэрүү Наврузын баяр маань болж байгаа. Үнэхээр л нэг морины хатирч яваа сайхан дүрслэл харагдахаар дуулж чадлаа гэж бас энэ хоёрыгаа бодож байна. Тэгээд арай бас нөгөө өчтөрийн өмнөх дууснасаа бас арай дээрдсэн юм удаа л гэж харж байна. Тэгээд шүүгчд маань яг одоо хөтлөгчийг сонсохгүй л дээ. Тэгээд зүгээр яг сэтгэлдээ сонс. Яруу найрагч Батсайхан. За гоё байна. Үнэхээр одоо энэ баян үлгийчүүд дуулж байна наадмын нэгэн их шиг нэгэн чимэгэн болж байгаа. Чамд баяр хүргэе. Энэ 25-д бол үлдээж ахиж сонсомоор байна гэсэндээ бас сэтгэл дүүрэн байна. Амжилт хүсье. Баярлалаа. За сайхан дуулаа. Өчигдрийг бодвол өнөөдрөөсөө хоолой форумд орцсон байна. Баяр хүргэе. Урмлал амжилт хүсье. За тэр энэ дээл ямар гоё зогссон юм тийм ээ. Дээл ховцс гоё. Чи ер нь бол бас юу ядах тийм ээ. Бас нэг дуулах бас дуулдаг бах тийм ээ. Ер нь бол дуулаа. Тайзан дээр өөрийгөө авч явж байгаа гэдгийг л өнөөдөр бас энэ хоёроос харж болох юм. Уран бүтээлч манай энд оролцож байгаа хүмүүс гоё дуулдаг юм байна. Тэр анхны тэр яг намун хэсэг энэ тэр орж байгаа тэр дээшээ дахиж хурдалж орж байгаа энэ шилжилт гоё байна шүү дээ. Ганцхан зүйл анзаарэгдсэн. Гүйж яваа гэдэг шилжилтэн дээр л ганцхан юм дээр алдчихлаа л да. Тий. Баяр хүргэе. Өөрөө бас энэ дуудаад сурцсан дуу байна өө. Сайхан дуу байна. Дүүдээ баяр хүргэе. Цаашаа хэрвээ дараагийн шатанд орвол өшөө явна чангарах баха. Өчигдрийн дуулж байсан өнөөдрийн дуулж байгаагийн хувьд миний харахад бол шал өөр юм шүү дээ. Өмнөх дугааруудын ажиглаад байхад бол дүүвэл үнэхээр яг өөрийнхөө дууг олоод уулцсан байна. Баяр хүргэе. Баярлалаа. За энэ хоёртаа баярлалаа. Амжилт хүсье. Ингээд гал морин жилдээ зориулж, Наврузын баяртаа зориулж ийхүү ийм сайхан хувцлалтай, тайзны соёлтой оролцож, шүүгчдийн сэтгэлд нийцж байгаад бас баяр хүргэе. Тэгээд цаашдаа ч уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ирэмээр байна. Ингээд таныг уулзалтын цэг рүү урьж байна. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. За сайн байцгаана уу? Малчин телевизээ эзэн суугаа Монгол төмөндөө энэ өдрийн мэндийг хүргье. Малчин телевизээс зохион байгуулж байгаа үлгийчүүд дуулж байна. Уралдаанд ямар ч 2 дугаар шатанд оролцоод дуулаа гараад ирлээ. За 1-р шатанд Малчин заяа гэдэг дуугаар оролцсон байгаа. За 1-р шатнаас тэнцсээд шүүгчдийнхаа хэлсэн шүүмжил болоод сайшаалтаа хэлсэн зүйлүүдийг бүгдийг тунгааж аваад одоо 2 дугаар шатанд оролцоод гараад ирлээ. Тэгээд 2 дугаар шатнаас шүүгчдээс нэг шүүмжил авсангүй дууны нуглаан дээр шүүмжил авлаа. Тэгээд ямар ч тэнцэх юм бол дараагийн шатанда сайн бэлдэж оролцсноо. Тэгээд Наврузын баярыг тохиолдуулаа хийж байгаа. Малчин телевиз зохион байгуулж байгаа үлгийчүүд дуулж байгаа оролдоонд оролцож байгаа нийт дуучдаа орлогч нартаа бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд Монгол орныхоо өнцөг болон бүрт суугаа Казак төмөндөө баян үлгийчүүдтэй ирж буй хаврын баяр, нарны баяр, Наврузын баярын халуун мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан баярлалаа. Дэмжигч Арудана компани. Түрк чанарыг Монголд. Эрхэм хүнд үзэгчдээ энэ хоёрын сайхан гүгүүл морины дараа мэдээж Баян Улгийн аймгийн үлгийчүүд дуулж байна гэдэг энэ сайхан уралдааны маань Малчин телевизийн маань уралдааны оролцогчид Баян Улгийн аймгийн хамгийн алсан буюу Баян Улгийн аймгийн Булган сумаас одоо хүрэлцэн ирж оролцож байгаа. Телевизийн тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Ингээд Баян Улгийчүүд дуулж байна. Өв соёлыг түгээж байна. Энэ хүү сайхан уралдааныг үзэж байгаа, дэмжиж байгаа Монголын түмэн олон үзэгчдээ нарны баяр, Наврузын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Бэр шавгым шай
бар ма еді естеріңде қара шәугім қайнайды мештеріңде қайран анам малынып қара терге таңертең түс құятын кештерінде қайран анам малынып қара терге таңертең түс құятын кештерінде қойдың қиы отыны құрғақталған қара мұржа түтіні будақталған таң бозынан тұратын қайран анам бір шәугім шай құятын қаймақталған таң бозынан тұратын қайран анам бір шәугім шай құятын қаймақталған тезектеріп келуші еді қыраттардан су әкеліп құятын бұлақтардан қара шәугім қалдың ау қара құста қанат қағып өзіңмен жырақтаған қара шәугім қалдың ау қара құста қанат қағып өзіңмен жырақтаған бір шәугім шай ішейік сұрақтарын анамызды ешқашан жылатпайық келіп кетіп тұрайық сағынышпен айлар емес ара күн бір апталық келіп кетіп тұрайық сағынышпен айлар емес ара күн бір апталық қара мешем құт болып тұра берсін тамған терін ананың құлатпайық тамған терін ананың құлатпайық За Баян-Улгийн аймгийн Булган сумаас ирээд ээжийн шансан цай гэж одоо жавхлангийн дуу байдаг шиг манай Баян-Улгийн бас казакуудын дуулдаг ээжийн сайхан цайны тухай, ээжийн сайхан нутгийн тухай, ээжтэйгээ байсан мөчийн тухай, тэр сайхан амттай бүх юмны тухай дуулсан дуу хүргэлээ. Ингээ Ханаа тогшийн сэтгэлийг сонсъё. За Тлевүрдэд баярлаа. Эрний өргөнхөө хэмжээнд сайхан дуулж чадлаа. Өгн хөргөлд маш сайн байна. Амжилт хүсье яага. За би ч яг тийм гоё доомбортод гараад ирэхэд уяраа суугаад байгаа шүү дээ. Яг гоё тийм хөгөө тааруулаад доомбор хол хоёр яг сайхан тааруулаад өөрийнхөө хэмжээнд сайхан дуулчлаа. За тэгээд дүүдээ баяр хүргэе. За баярлалаа. Ингээд үүдээ бид хоёрын царай адилхан биш вэ нөө? Манай казакууд ч нэг ургийн овгаараа явдаг аахгүй. Би Секел гэдэг овгийнхээ тэгээ манай дүү бас Секел тэгээд ер нь тэгээд харахаар ингээд төс байна уу? Тийм байна, тийм байна. Тий, бид хоёр ч ингээд нэг нь баруун талраа дали зогсон, нэг нь зүүн талраа дали зогсон. Зогсолт нь үрд адилхан юм байна. За ингээд үүдээ амжилт хүсье. Баярлалаа. Ингээд дараагийн оролцогчийг өөрийнхөө юм байна. Ингээд дүүгээ ярилцлагын цэг рүү урьж байна. Эмжигч Баян-Улгийн аймгийн авто замын ашиг сүтэн Жол компани Алтан шар зам Өлзийтэй байг. Ассаламалейкум құрметті барчаға сіздерге жалын сәлем жолдайын.
Ус бүр жарсгаа хас байтга ноёт Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Оролцогч нартаа амжилт хүсье. Миний хувьд эхний шатанда Алтнай гэж Казакийн алдартай дугдуулсан. Тэгээд үзэгч түмэн шүүгчдэд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн шатанд ээжийн тухай, ээжийн цайны тухай сайхан дугдууллаа. Би ерөн дуугаа бол хүнээс асуудаггүй, өөрөө сонгодог. Энэ удаад хувцсандаа бас нэлээд анхаарлаа. Манай Наврузын баяр болж байгаатай холбогдуулан үндэснийхээ гоёмсог хээтэй хувцсыг сонгосон. Харин ахан дүүс маань сайхан дэмжиж тусалсан. Би баян үлгийн булган сумаас ганцаар оролцож байна. Манай сум бол байгалийн үзэгслэн бүрдсэн уул ус гол гориг ихтэй сайхан сум байдаг. Энэ сайхан нутаг усанд төрсөндөө бахархаж явдаг. Тэмцээнд оролцож байгаа оролцогч нартаа дахин баяр хүргэе. Тэгээд дараагийн шатанд хичээж оролцох болно гэдгээ хэлмээр байна. Хязгаанд сатлаг Дэмжигч Баян Улгийн аймгийн хөгжим драмын театр. Дараагийн оролцогч бол Үлгийн суманд бас ажиллаа хийдэг Агнуурчин жирийн нэг Агнуурчин залуу байгаа. Арманбек гэж залуу маань 2 дугаар шатанд ийхүү баян үлгийчүүд уулж байна. Уралдааныхаа үзүүлбэрийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Тайзнаа Арманбекийг урьж байна. Тәңір берген молдабай малға жарлы болса дау айтар сөзге тілге бай сөйлер сөзге келгенде орынбордың алдында тағалаған жорғадай сөйлетілім жалықпау жалыққа жақсы қалыққа білгенің дау айтпасаң тыңдар сөзің бар ма еді сіздің айтқан қалыққа айтарыңды анықта қуыстай қағықта жақсы менен жаманды қаужырмаса қызылды топ ішінде қалықта молдабайдың ән едің осылай қылып әз алған домбырамның сән едің алтын қалпақ жезділде қандар киген көзіне кімдер өз болмаған молдабайдың сөзіне ақ жібегі болмаса үйдің сәні келмейді шымыраулы болмаса шидің сәні келмейді егескен жауым қатпай ердің сәні келмейді қара жерден қал кетпей көкірай шалғын желдетпей жердің сәні келмейді ақ қуышып қаз қонбай көлдің сәні келмейді қызыл жасыл киімде қыздың сәні келмейді молдабайдың ән едің осылай қылып ән салған домбырамның сән едің Вау. Гоё гоё. За шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. Баян үлгийчүүд дуусаар л байна. Янз юм байна шүү дээ. Энэ дүүг гараад ирэхээр нэг доод өнгө төрүүлсэн төгс тусал манай энэ дүүч бас. Өмнөх дугааруудаас ажиглагдчихсэн доомбрын хөг энэ хоёр хоолой хоёр их нийлнэ. Аюу гоё нийлдэг. Тэгээ дүүдээ баяр хүргэе. Үнэхээр бас Казак доомбор хөгжмөний тоглолтын ур чадвар гэж ямар байдгийг дээр нь дахиж давхар дуулалт ямар байдгийг дүүл үнэхээр харуулж чаддаг юм аа. Баяр хүргээд үүдээ. Амжилт хүсье. Баярлалаа. Шүүгчнэртээ баярлалаа. Үнэхээр дүүрэн сайхан оноо авч байна. Баяр хүргэе. Тэгээд дараа Арманбекига бас дараагийн шатан дээр харахыг хүсэж байна. Дэмжигч Баян Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Ассаламу алейкум, қымбатты көрермен.
За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие эхний шатанда казак өвгдийнхөө тухай магтан дуулсан, казакийн алдарт дуучны дуулсан бууг эхний шатанда хүргэсэн. Эхний шатанд шүүгчид маань их сайхан хүлээж авсан, сайхан сэтгэлүүд хэлсэн учраас сэтгэл ханамж өндөр байсан. Хоёрдугаар шатанда Молдовай гэдэг хүний Молдовай гэдэг дууг дууллаа. Энэ дуу маань өөрөө их сайхан цалгиж халигсан дуу. Энэ дууг өөрөө сонгосондоо итгэл төгс дууллаа. Шүүгчид маань сайхан хүлээж авлаа. Энэ уралдаанд оролцоход ээж маань, хань ижил маань эрдсэн үзэгчдийн суудалд суугаад дэмжиж байж байгаад би их баяртай байсан. Энэ уралдаанд амжилт гаргаж дараагийн шатанд тэмцэх юмсан гэсэн байр суурьтай оролцож байна. Тиймээс та бүхэн маань сайхан дэмжээрэй. Итгэлийг алдахгүй гэж хэлмээр байна. Анх 1-р шатанд шүүгч нарыг ярихад их сандарч байсан. Харин 2-р шатанд харьцангуй сандрал багассан. Бас оролцогчдын дууны сонголтож сайн байгаад баяртай байна. Барлық үміткерлерге сәттілік тілеймін. Дэмжигч Asmina Star компани. Уралдааны дараагийн оролцогч Улаан улсмын харьяат Давлет хаан маань одоо та бүхэндээ бас үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Баян өргөчүүд дуулж байна. Албарынды жастық шақтың бұрқатып тұр дауылы, жалын атқан күндер қайдау, білмедің бей бауырым. Балау салып алғын күндер көлчірайлы көктемде, көшін түзеп жөніп бердау, алыс кетіп ауылым. Сағынышыма салған әнім алтын ұям ауылым. Ал дәуренімі ынтықтырған тұман базар қауымым. Басылмайдау саған деген сағыныш. Шақырады балғын шақтар, құрған сайран сауығым. Анашымның шуақ шашқан алақанын сағындым, ауламыздың әппақ ұлпа алапанын сағындым. Отау тігіп бер жеткен соң кеттің белде жыраққа, әкеп шөгеретін саратанын сағындым. Сағынышыма салған әнім алтын ұям ауылым. Бал дәуренімі ынтықтырған тұман базар қауымым. Басылмайдау саған деген сағыныш. Шақырады балғын шақтар, құрған сайран сауығым. Басылмайдау саған деген сағыныш. Шақырады балғын шақтар, құрған сайран сауығым. Нэг хоёр баярлалаа. Манай Улаан улсаас оролцож байгаа телевизэд маань тэмцээнийг улмал амттай болгож байна. Ингээ шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Ханаад багш. Давлет хаан.
Давлатхан сайхан дууллаа. Өчигдөр бол өнөөдөр бас форумд орсон байна. Холооч сайхан тэгшгэн дуурж байна. Урд нь тайзанд гарч ирсэн хүн гэхлээрээ тэгээ хөргөлдө дууны хэмлэг сайхан дуулаа. Баяр хүргэе миний дөө. Баяр хүргэе. За хоёр шүүгч маань санал нэгтэй байна. Манай оролцогч нар үнэхээр явн чангарчийн цахилгаан домбортой гарч ирж байна. Гитартай дуулж байна. Баян үлгийчүүд үнэхээр дуулж байна. Баян үлгийчүүд үнэхээр уралдаж байна. Дэмжигч эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. Нийт Монголын ард түмэнтэй болон телевизчдэд Өлгийн нутгийн хамт олонд өнөөдрийн галуу мэндийг өргөн дэвшүүлье. 2 сар шатанд ан сагаанам авуулам дууг дууллаа. Хөгдүм маань Муратханы яй, Муратхан Игэнбаевын ай ан сагаанам авуулам гэдэг дуу нутгийн тухай дуу гэж ойлгож болно. Ямар ч хэлсэн амжилттай сайхан оролцож гарлаа. Шүүгчд маань сайхан хүлээж авлаа. Сэтгэлж бас өндөр байна. Нутгийн зон олондоо болон өлгий шүттэй нэг өнцөг бүлэмбэрт байгаа Казах түмэнд бас Новорзын баярын мэндийг хүргье. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. Монголын үндэсний өв соёлын төгөөл дэлгэрүүлэгч Малчин телевизээс зохион байгуулж буй баян үлгийчүүд болж байна. Уралдааны маань 2 дугаар шатны энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Ирхэм шүүгч нартаа баярлалаа. Дараагийн дугаараар хүрэлцэн 2 дугаар шатанд өрсөлдөхөөр үлдэж байгаа бас дараагийн оролцогч нараар үргэлжлэх болно. Ингээд баян үлгийчүүд болж байна. Уралдааны дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Ирхэм үзэгчдээ баян үлгийчүүд дуулж байна.